Бүжигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд голдуу. Өвөр Монгол цэвэр чахилгаанаар арилжаачийн урих ажиллагааг ахиулж байгаа. Чөлөө таралжааны туршилтын орны байгуулалтад 16 төрлийн голдлоготой үүрэг тогтоосон. Өвөр Монгол дундад улсын малчин тариачдын элэг хураалтын баярыг бэлгэлэх ажиллагаа өрнүүлсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Өнөө жил Өвөр Монгол шинэ энергийн хөвчөөцсөн хөгжилт болоод өндөр түвшин бүхий шингэн шийдвэрлэхэд анхаарал төвлөрүүлж, аж ахуйлын цэвэр энергийн шаардлагад үйлчлэн цэвэр чахалгааны хэрэглгээний талбар үзэгдлээ өргөтгөж, цэвэр чахалгаанаар арилжаачийн урих ажиллагаа орнуулж, дээрх жилд улсын дотоодын 2600 дуушуур төгрөгийн бэл оруулалтыг найдваржуулж, цэвэр энергиэр бохирдолгүй аж үсийг татчихвээ. Ойрд Хөх хотын Хуншин 500 кВт-ийн хүчлэн өөрчлөх инженерингийн асрын гол чогчийн бүтчийг битүүлсэн байна. Одоо тоног төхөөрөмж угсрах болон цахилгаан утас байрлуулах ажил яаралтай явагдаж бий. Энэхүү Өвөр Монголын анхдагч өрөөнд доторх 500 кВт-ийн хүчлэн өөрчлөх өртөөг жилийн сүүлчид ашиглалтад оруулахаар байна. Хөх хотын Үүчуан шандах Юанжин бүлэглэлийн Үүчуаны тусгаар энерги нөөцлөх цахилгаан өртөө нь торд нийлүүлэхээс өмнөх эцсийн туршин тохируулалт хийж бий. Үүчуан болон далайн аруулны ар хормойвол Хөх хотын шинэ энергийн чухал суран өнгөрсөнд хот орох том багтаамжит зам шугам дутмаг байж урт хугацааны турш цэвэр чахилгааны шингэн шийдвэрлэхийг хүлээсэлж байжээ. Энерги нөөцлөх чахилгаан өртөөний ашиглалтад орсон цахилгаан торын гадагш чахилгаан дамжуулах дараасыг бүтэмжтэй багасгаж чахилгаан энерги урттхан ашиглахыг баялуулна. Одоо Өвөр Монголын шинэ энергийн машин чогчоолврын багтаамж нэгчиг 76 дуушуур кВт-ыг давж бүх орны хэрэглэх чахилгааны 3 градус бүрд 1 градусаас дээшх нь шинэ энергийн чахилгаан байж цэвэр чахилгааны шингэн шийдвэрлэх хэмжээ 2000 дуушуур градус хүрч бий. Өвөр Монголын баруун биеийн чахилгаан тор түшгэлж нэмэгдэлд хавсрагсан чахилгаан тор болон цэвэр чахилгааны шууд хангаах зэрэг шин завгараар дамжиж үйлдвэр худалдааны үйлсийн чахилгааны үнийг хөрш можийнхноос жууны 30-аас жууны 50-аар доор болгосон байна. Өнгөрсөнд Өвөр Монголын энергийн давуулга гадагш дамжуулахад байж одоо цэвэр чахилгаан нь зөвхөн худалдаж гаргасан чахилгаан биш, харин тухайн газарт бодолтын хүчин, материал, машин төхөөрөмж болон шин талбар хүжигдэл болгон улируулж бий. 2025 онд Өвөр Монголын цэвэр өндөр даачит энергийн аж үйлсийн арилжаачийн урих ажил шувталттай болж бүх орны шинээр зөвдөлчөөр тогтсон өндөр даачит энергийн аж үйлсийн төсөл 258 хүрч адил хугацааныхаас жууны 25-ыг 4-өөр нэмэгдэн том чухал төслийн нутагшин сууршихыг ахиулжээ. Дээрх жилд Өвөр Монгол цэвэр өндөр даачит энергийн хүрээндх улсын 15-ыг 2 дуушуур төгрөгийн бэл оруулалтыг тэмчин олж шинээр зөвдөлчөөр тогтсон салхи гэрлийн энергийн чахилгаан гаргалт, устрагч энерги, шинэ материал зэрэг цэвэр өндөр даачит энергийн төсөл 180 хүрч нэг бүлэг жишээ үзүүлэх чанартай төслийг жалгаар найдваржуулсан байна. Сурвалжлагч өөртөө зохионы зам харилцаа жөөврийн техмөөс ойлгосноор дундад улсын Өвөр Монголын чөлөө таралжааны туршилтын орны зам харилцаа бараан гүйлгээний төвийн байгуулалтын ажлын төсөв 2026-аас 2028-ыг жинхэнээр хөвлөн тархаажээ. Төсөв нь чөлөө таралжааны туршилтын орны зам харилцаа бараан гүйлгээний төвийн байгуулалтад анхаарал төвлөрүүлж, Хөх хотын Хүйс Үйлдэл Манжуурын Орос дугаагийн нээлттэй Эрэг хотын Монгол дугаагийн хамжилчааны төвийн 3 том хөгжилтийн байр тогтоолтыг онж 93 жилийн байгуулалтын үүргийг тодтгон гадаад нээлтийн замыг уламны галхам шулуутгалаа. Хөх хотын Шаалын барааны гүйлгээний хүрээлэнд дундад Европын ээлжийн гал тэргэнд 300 машин тэргийг жөөвөрлж Орос руу гарах гар бэлтгэж байна. Өнөө жил эндээс мордох гал тэрэгний тоо мэдэгдэм олширсан бөгөөд өнгөрсөнд нэг сардаан 2-3 удаа морддог байснаа одоо 3 өдөрт нэг ээлж аялах болжээ. Хөх хотын Шаалын барааны гүйлгээний хүрээлэнгийн дэд амд Фангу чангаас энэ машин тэрэг жөөвөрлөх тусгай тэрэг нь 2 давхар юм. Нэг вагонд 8-аас 10 машин тэрэг багтана. Уламжлалт Чингэлэгт хайрцагтай харьцуулбал ажлын хурцын 40 минут түргэсэн гэжээ. Улсын дэсийн барааны гүйлгээний хүйс Өвөр Монголын дундад Европын ээлжийн гал тэргийг төвлөрүүлэн тархаах суурин болсон Шаалын бараан гүйлгээний хүрээлэн нь төмөр замын түргэн нэвтрэх шинжилгээ ухаан жагварыг ашиглан хил сундасан барааны гүйлгээний бомб төнгөрөх цагийг их хэмжээгээр богиносгож дундад Европын ээлжийн гал тэрэгний барааны эрэлтийг шалган хянахаас тэргэнд гаргаж мордох болтлого бүх явцыг нэг л өдөрт дуусгадаг бөгөөд улсын дотоодын жөөвөрлөх хугацаа нь өнгөрсөнд 2 өдөр байснаас одоо 10 цаг болж богиносжээ.
Дундад Европын ээлжийн гал тэрэг нь Иран хот хоргос алга уулын ам Манжуур дөрвөн бомтоор өнгөрж Орос, Белоруссия, Казахстан, Узбекистан зэрэг дөрвөн улсын 11 хотод шууд хүрч байна. Зуур төхөөрөмжийн чанар чансааг дээшлүүлэх, бомб нэвтрэх жаврыг шинжлэх, жөөбөрлөх системийн үр хөдөлмжийг дээшлүүлэх 3 гол чиглэлийн тойронд тусам нь 3 том хөгжилтийн харалт болон 16 төрлийн голдлогтой үүрэг тогтоосон байна. Харилцаа холбооны харилцан нэвтрэлжийг чадваргүй ихээр дээшлүүлж, бомбоор өнгөрөх ажлын үр хөдөлмж бүх улсын хил дагуу орны 1-р шатанд жагсаагдаж, дотоод гадаад холбоолж, өндөр бүтээмжтэй тохиролцох хил сундас нь жөөбрийн торчлыг байгуулж бий. Өвөр Монгол төмөр жам, жасмал жам, агаар аялал 3 том жам харилцааны торчлыг нэгдэлтэй төлөвжүүлж, чадвархан харилцан нөхөрлөн саадгой жолголдож, дотоод гадаадыг холбосон ерөнхийс барааны гүйлгэний жөөбрийн системийг байгуулж бий. Ойл газрын орон байрын дагуулга, жам харилцааны дагуулга болон аж үйлсийн суурьтай уялдуулж, Хөх хотыг худалдааны үйлчилгээний хөдөлмөрийн хуурай гараамын хөдөлмөрийн улсын барааны гүйлгэний хүйс болгон байгуулж, Манжуур бомб, Иран бомбыг хуурай дахь хэлийн бомбын хөдөлмөрийн улсын барааны гүйлгэний хүйс болгон дэвшүүлж, бүх орны жам харилцааны барааны гүйлгэний төвийн байгуулалтыг тулгуурлах гол чиг болгож байгуулна. Манай улсын анх дахь Можин дэсийн чөөн тод үндэсний өөртөө жасах засгийн эрх мэндэлсэн газар болох Улаанхот нь хувьсгалт уламжилал түшгэлж, соёл жугаачлалын аж үйлсийг хүчрхэгжүүлэн, үндэсний бүлхэмдэл давшилтаар хөдөө тосгоны хөгжүүлэн мандуулж, ардын амьдралыг чинээлэгжүүлнэ. 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тал нутгийн ойл газраас ирсэн 393 малчин тараачин эмэгтэйчүүдийн төлөөлөгч морь томьёотой юм уу тэрэг гэлж Хөдөнжин газраас энд хуран чугалраад Өвөр Монголын ардын төлөөлөгчдийн хурлыг хуралдуулж, бүх улсын анх дахь Можин дэсийн чөөн тоод үндэсний өөртөө засах засгийн эрх мэндэлснийг гэрчилжээ. Бүх улсын эх орон чүүжлийн хүмүүжлийн жишээ өгүүлэх суурин газар болсны хувьд Өвөр Монголын үндэсний чөлөөлөлтийн дурсгалын ордон 5 сарын 1-ний хурлын буур, Улаанхүүгийн албан гэрийн хуучин буур болон Өвөр Монголын намын хорооны албан гэрийн хуучин буурыг нэг ордон 3 буур гэж нэрийдсэн бөгөөд Хянган аймгийн хувьсгалт жугаачлалын жагсаалын төвөөр бүх жилд төлбөргүйгээр нээлт хийж, жилд 150 том хүнийг хүлээн авч бий. Ойрын жилээс нааш Улаанхот улсын дэсийн 5 сарын 1-ний жээлийн түүх соёлын жээл тойргийг идэвхтэй байгуулж, Улаанхот бүх улсын хувьсгалт жугаачлалын сонгодог нэрсэд сонгогдож, улсын хувьсгалт соёлын содон жам шугамд хамрагдаж оржээ. Одоо болтол 5 сарын 1-ний хурлын буурд залуучууд багчуудын судлан суралцах ажиллагааг 100 гаруй удаа орнуулж, 10 том гаруй хүн оролцов. Улаанхот дунддын үндэсний хамтын чогчийн ухамсарыг баттдаг хөгжилтийн бүх явцад уусалж суулжээ. Бүх хотод 91 андрын өвөр үйлчлэх хөртөө байгуулж, хөрш жиргэлдээгийн соёлын чуглаан аймаг байнгажуул өрнүүлв. 14 дугаар 5 жилийн төлөвлөгөөгийн хугацаанд 7-9-6 том өндөр баримжаа тариан газрын шинээр байгуулсан юм өөрчлөлт сайжруулж, дөнгөжөр төвөргөөс дэшиг төслийг 151 хэрэгжүүлж, жугаачлалтын тоо, жугаачлалын ерөнхийсэн орлого жилд унчаар жууны 11 болоод жууны 14-оор нэмэгдэж, бүх орны соёл жугаачлалын аж үйлсээ уусалж хөгжилтийн жишээ өгүүлэх орноор үнэлэгджээ. 8 дугаар сарын 18-ны өдөр өөртөөс хоорны засгийн явдлыг үйлчилгээ болон тоо баримтын хамааралтын товч, хөгжүүлэлт өөрчлөлтийн жөвлөл, эдийн засгийн тэнхэм, жах дэлгүүрийн хянаа хамааралтын товч, шинжлэх мэргэжлийн тэнхэм, энергийн товчоо зэрэг 6 салаа мөчөр холбоолон Өвөр Монголын өөртөөс хоорны туукны аж ахуйн чанарлаг хөгжилтийг ахиулах арга хэмжээ хөвлөн тархааж, 9 их талын 18 журвас бодиттой арга хэмжээ гаргаж, өөртөөс хоорны туукны аж ахуйн хөвчөөдсөн, аж үйлссэн, амь ахуйчилсан хөгжилтийг бүх хүчнээр ахиулахаар байна. Арга хэмжээ тодорхойлсон нэг талаар хангаалах хэрэгцээг атгаж, улсын дотоодын бодолтын хүчин түшгэлэн, онц том хэлбэрийн оюунч бодолтын төв байгуулж, бохирдолгүй аюулгүй туукны үйлдвэр байгуулан, бодолтын хүчнийг баримжаатсан оюунч үйлчилгээний бүтээгдэхүүн болгоно. Үүний зэргээр нэг бүлэг туукны хүрээний тусгай нарилаг онц шин аж ахуйллыг бойжуулж, цэвэр бодолтын хүчний суурийг бэхжүүлнэ. Нөгөө талаар хоригдлогыг өргөх нь Өвөр Монгол туукны солилцооны тавчин байгуулж, дунд баг жижиг аж ахуйллын ашиглан хэрглэж дийлхий батлана. Чулуу тарилжааны туршилтын оронд түшгэлж, туукныг гадаадад гаргаж, Өвөр Монголын оюунч үйлчилгээг гадаадад борлуулна. Арга хэмжээ нь шинжлэх мэргэжил, чадвартан, талбар үжигдэл, амь ахуй зэрэг 4 талаар иж бүрдүүлэх тулгуур хангааж, туукны үйлдвэрлэх болон хэрглгээний жангалгын гогчооны тойронд мэргэжлийн шовтлолт хийж, нээлтэд нийгэм тойрог байгуулж, мэргэжилтэдийг татан оруулна.
Үүний зэргээр чанарлаг хөгжилтийн тоо баримтыг чуглуулах байгуулалт хийж AI-г улам хүчрхэгжүүлнэ. Сургууль аж ахуй байлал хамжилчин чадвартан хүмүүжүүлэх, онцтой төрийн бодлогоор чадвартан урихаар дамжиж, мөнгөн гүйлэг, засгийн явдал, аюулгүйн бүх талын баталгааг иж бүрдүүлэн, Өвөр Монголын өндөр давхаргын туукны бүтээгдэхүүн, оюун үйлчилгээний гадагш дамжуулгын дэс дэвшилтэд хүчин нэмэрлэх болно. 8 дугаар сарын 19-ний үдийн өмнө 2026 оны Өвөр Монголын өөртөө засах орны дундад улсын малчин тариачдын элбэг хураалтын баярыг бэлгэлэх ажиллагааны чухал агуулга болсон Жүжимчин хошууны 13 дугаар хугацааны өнөр сүргийн шалгаруулалт хөгжөөнтэй эхэлсэн байна. Шалгаруулалтад бүх хошууны эл газрын өнөр сүрэг шилдэг үүлдрийг шалгаруулснаар барахгүй бас малчин төмнө 1 жилийн турших хөдөлмөрийн үр бүтээлийг харуулжээ. 12 төрлийн уралдаанд Жүжимчин хойно Шимэнтэр үхэр, Ангис үхэр, Монгол адуу жирэг 600 гаруй шилдэг үүлдрийн мал унаах шалгаруулна. Урд онцгой хорон аймаг 2 шатны тусгай мэргэжлийн бүлхэм, бие бэлдэр, бие өндөр, тарах хүч зэрэг баримжаа ёсоор үнэлнэ. Жүжимчин хойны шалгаруулалтын тойрогт хөгжөөнтэй байж малчин Жамба өрт шилдэг үүлдрийн 3 Жүжимчин хойноороо шалгаруулалтад оролцлоо. Монгол адууны шалгаруулалтын тойрогт малчин адуучин хүү хайртай шарга мороо хөтөлж нааш цааш алхна. Малчин адуучин хүү миний морь 600 орчим өнгө жусмын сайхан уралдаанд сайн хэрэг хэмжээ олохыг хүсэж байна гэжээ. Тус удааны уралдаанд дан чолгой уралдааны жагуурыг таягдаж уралдах, борлуулах, ойлгох, бараа удалдгийн нэг чөгчүүлсэн тал нутгийн элэг хураалтын өвдөгч чуглаан болно. Шилдэг үүлдрийн малын борлуулах хөгжөөнтэй эхэлж, мал тариалангийн бүтээгдэхүүний төвлөрүүлэн дэлгэн үзүүлж, малчин төмний дур сонирхолд уралдаан жиргээр явууллаа. Ойлгосноор 2026 оны бүх орны малчин тариалалтын элэг хураалтын баярын ширс ажиллагаа нь үргэлжлэн явагдана. Өвөр Монголын өөрт онцгой орны дундад улсын малчин тариалалтын элэг хураалтын баярын тариалах орны гол талбарын ажиллагаа нь 9-р сарын 2-оор Баяннур хотын Үеэн шанд явагдана. Мал гаргах улирал болсноор Шилийн гол аймаг үйлдвэрлэл борлуулалтын шулуутхан харгал жилийн арга хэмжээг найдваржуулж, малчдын хугацаа жируулан мал гаргах гэж олоодож, малын ашиг шим хангаалгыг тогтворжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хүчин нэмэрлэж байна. Энэ хэдэн өдөр Шилийн гол аймгийн эл хошуу шааны мал няталж боловсруулах үйлдвэр жалгаагаар ажиллаа эхлүүлж, малын арилжааны жахын ажил эрчимтэй явагдаж байна. Сүнэжжин хошууны бохирдолгүй улаан эдэний нарилга боловсруулалтын аж үйлсийн хүрээлэнд махны бүтээгдэхүүний аж үйлсийн үйлдвэрлэлийн шугам ачаа дүүрэн ажиллаж үхэр хоноо борлуулахаар ирсэн малчидд ч олон байлаа. 제가 어느 정도 땄선 돌로 400 гараа толлоосоо. Өчтөр нөгөөдгийг надад өнөөдөр нөгөөдгийг тээж ирсэн. Өнөөдөр 200 гарааг авчирсан. Өчтөр 200 гараа. Бүүтийг нь жин бүрээдэн 4 төгрөгийн бүүтэй гэж байна. Нэг хоргон дээр бол 100 гараас илүү завтай хэлж байна. Тэгэхээр малчид бол их ашигтай юм. Ойлгосноор Сүнэжжин хошуу 2026 оны хураг ишиг урьдчилан борлуулах нөхөрийн төсвөг гаргаж 8 дугаар сарын 8-наас 25-ны хооронд малчид борлуулсан хураг ишгээс жин болгонд 4 төгрөгийн нөхөр олж боловсруулах аж ахуй нь жиргээр нөхөр олно. Одоо болтол Шилийн гол аймгийн 91 няталж боловсруулах аж ахуйлын 40 ажил үйлдвэрлэлээ эхлүүлж 8 дугаар сарын 15-ны өдөр болтол борлуулсан малын тоо толгой 146-ыг 82 түм хүрсэн байна. Одоохондоо Хөлбөмбөр хотын 56 түм муу хяаг өвс жалгаагаар хадаж хураах хугацаанд орж тухайн газрын өвс бордооны суурин хураалтын улирлаа өгсөн байна. Хөлбөмбөр хотын сангийн тариалангийн бүлгэллийн шар тал хөдөө аж ахуйн компанийн 8 дугаар дугуулангийн 800 муу хяаг өвснө талбайхан 2 суур машинаар 3 өдрийн өмнө хадаж хатаасан өвсөн төвдрөнгүй түн хурааж 600 жин өвс нь 800 гараа боожилжээ. Эдгээр өвсийг сүлжээн тавчангаар дамжиж эртхэн жахааж гаргасан байна. Танилцуулгыг үндэслэвэл энэ хэсэг хяаг өвс нь 2022 оноос эхэлж таржээ. Өнгөрсөн дэнд буудай шилэмдэг зэрэг уламжлалт амбуудаа тарж байснаас одоо хяаг өвс тарж ашиг орлого нь хэдэн дахин нэмэгдэн муу бүрийн чивэр орлого 440 гаруй төгрөг хүрсэн байна. Энэ жил тухайн газрынхан дундад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн байгалах талыг сэргээн сайжруулах мэргэжлийг түгээмэлжүүлэн хэрэгжүүлж нийт 6177 муу хяаг өвс тарж одоохонд үрийн хурааж компанийн санхүү өхрийг хөвчөөжүүлэн тэжээхэд шилдэг бордоо тогтун хангаахыг батлан бордон өвснө өөрийн хангаалгын норм чуна 90-с дээшд хүрчээ. Үүнээс гадна хяаг өвс чанар сайтай үр ашиг өндөр мөртөн хөрсийг хамгаалах онцлогоор довон байна.
Хөдөнбөр хотын сангийн тариалангийн бүлгэллийн шар тал хөдөө аж ахуйн компанийн 8 дугаар дугуулангийн намын үүрийн шүүжи дугуулангийн дарга Үнэн хэлтэн. Хяаг өвсөн аж ахуйн өртөг өндөр мөртөн амархан өртөгч маш товон байж хөрсийг тогтворжуулж чигийг батлана. Энэ 2 жил бидний энэ хэсэг газрын хөрс илд сайжирчээ гэлээ. Хяаг өвсийг төвлөрөнгөө тарбал элс хөрсийг тогтворжуулан салхи хэлсийг халахж ус хөрснөө идэгдлийг бүтэмжтэй сэргийлэх болно. Анхны ээлжийн тарж хамгаалахаар дамжин төслийн орны ургалтын хэмжээ сэргэн жасхаас өмнөхөөс илд дээшлэн урт хугацааны эжигнэлтээр дамжиж ургамлын бүрхэж 140-с дээш хүрсэн байна. Энэ жил Хөдөнбөр хотын сангийн тариалангийн бүлгэлд нэг чиг тэг дөрвөн түмэн муу хяаг өвс тарьж хот тохой хөдөө аж ахуйн компанийн 4-р дугуулангийн улсын дэсийн нэгэн төсөлж анхны ээлжийн хураалтан ухсан байна. Хөдөнбөр хотын сангийн тариалангийн бүлгэлийн хот тохойн хөдөө аж ахуйн компанийн ажилтан Нуяфан хэлтэн амархан сэргээлтээр дамжиж байгаль нутаг улчирын даралтыг багасган амархан шимжүүлэлт болоод бордон өвснө уналтын нэмэгдлийг баялуулж нутаг улчирын өндөр үр бүтэмжтэй жасан сэргээлтийн шин жамыг сөвөгчилсөн байна. Хэмжилтийг үндэслүүл хяаг өвснө мөвбөрийн уналт 150 кг хүрнэ гэлээ. 8 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын баруун буяас Бөөжин Тянжин Хөөбий зүг хүргэх эсрэг чөлөрхөг газрын чавлгааны гадагш дамжуулах суурны иж бүрэлдүүлэх 500 кВт-ын чавлгаан шугамын энтрэн далд хошуунд бүгдлээр ажил эхлүүлжээ. Төслийн ерөнхий боловсролт нь 12.7 нүүшүүд төгрөг хүрч 16-аас 500 кВт-ын чавлгаан шугамд өвсч ерөнхий урт нь 387 км хүрнэ. Чавлгаан шугам нь хөвчийн ясны суурны цэвэр чавлгаа энерги хурамдуулж цэвэр чавлгааны шингээхэд түргэн ям хангаана. Төслөл нь улсын барууны чавлгааны жүнж дамжуулах байлдах бодлогод үйлчлэн байгууллагадвал хөвчийн ясны шинэ энергийн суурны 1200 кВт-ын цэвэр энергийг шууд Бөөжин Тянжин Хөөбий дамжуулахыг батлана. Ойрд нэг улсын жамын Дөнкөгийн хэсэгтэг хатан голын том хөөргийн төслийн гол хөөргийн жүн жамын хэсгийг амжилттай нийлүүлжээ. Хөөргөний бүх урт нь 3098 м 24 хэсгээр бүрэлдэв. Одоо 14 хэсгийг нийлүүлжээ. Өнөө жилийн 9 дугаар сарын сүүлч болтол бүхнийг нийлүүлж дуусгана. Нэг улсын жамын Дөнкөгийн хэсэгтэг хатан голын том хөөргөн нэг улсын жамын Бөөжингээс Чинтуншаа жасмал жам хүрэх чухал бүрэлдэхүүн байж бүх урт нь 11.742 км. Хатан голын гол урсгалыг сундалж бий. Жишээлбэл өнөө жилийн сүүлчээр тэрэг нэвтрэнэ. Ойрд Өвөр Монголын тал нутгийн сэлүүчил жугаачил Бэйн тамирын чуглаан болон Хянган аймагт хөөрлөн буудлах чуглаа Хянган аймгийн Түүчвэн шанд эхэлсэн байна. Ажиллагаа нь тухайн газрын амь ахуй өх баялаг түшгэлж хөөрлөн буудлах, онцлогт яармаг, уран сайхны тоглолт, сонирхолт ажиллагаа, шөнийн аж ахуй зэрэг олон талын уулсалчулсан онцлогт ажиллагаа зохион байгуулахаар дамжиж, соёл жугаачилын өвдөх чуглааны биечлэлтэйгээр олон түмний олон исчилсэн соёл жугаачил Бэйн тамир сэлүүчил жугаачилын хэрэгцээ шаардлагыг хангаж бий. 8 дугаар сарын 18-ны өдөр 2026 оны Өвөр Монголын Охор фильмийн солилцооны ажиллагаа Хөх хотод эхэлсэн байна. Ажиллагаа нэг гараг явагдаж төвийн хам жуучлуур, орны дотн гаднах мужийн дэсийн Араажуу телевизийн тавчин болон Охор фильм үйлдэгсэд зэрэг 50 хэдэн хүн ажиллагаанд оролцно. Олноороо Хөх хот, Бугт, Ордос 3 хотод хүрч шинжлэх мэргэжлийн шинчилэлтийн өмнө эгнэ тоочилсон аж ахуй, үр үйлдвэрийн шинчилэлт, бохирдлгүй шинэ энерги, дээдэсийн оюунч үйлтгэл зэрэг шинжлэх мэргэжлийн шинчилэлтийн хүрээнд сурвалжилга зохион бүтээлт хийж Өвөр Монголын чанарлаг хөгжилтийн амьдлаг дүр төрхийг дэлгэн үзүүлэх болно. Улаанхат хотын Байран баруун хошууны Сайхан хан уулын шөнийн огторгыг ажиглах газар нь ойрд Дэлхийн байгалийн хамгаалалтын газрын холбооны үнэлтийг олсноор манай улсын 10 дугаар Өвөр Монголын анх дахь Дэлхийн дэсийн шөнийн огторгыг ажиглах хамгаалалтын газар болжээ. Энэ газар нь Сайхан хан уулын улсын дэсийн хамгаалалтын оронд байршиж, гэрлийн бохирдол байгаа агаарын чөвөрч өндөр байдаг. Сайхан хан уулын улсын дэсийн байгалийн хамгаалалтын орон нь Ихэнгэн давааны өмнө хэсэгт байршиж, ой шугай, тал нутаг, нууг газар, элсэн чөл зэрэг олон төрлийн амь ухаан системтэй ховор чухал хойрын амьтан ургамалтай газар юм. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа туссан баярлалаа. Баярлалаа.